Yo guys, за юу яцгаана? Та бүхэн дараагийн мэдлэгээр уулзахад бэлэн болоод байна. За тэгэхээр өнөөдрийн ярих жүжигчин бол Линсэ Лохан гэдэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй бол маш сонирхолтой гэх юм уу те. Түүхэн амар сонирхолтой ийм унж болсон яг л галзуу уулганд суусан юм шиг ийм амьдралтай хүн байгаа. Энэ галзуу уулганд суусан юм шиг амьдралыг маш товчхон, маш ойлгомжтой, маш гоёор үзхийг хүсэж байвал зөвхөн манаас угаас үзэх боломжтой. За үзэхийн тулд та бүхэн юу хийх ёстой вэ гэдгийг мэдж байгаа шүү те. Манай чинь удахгүй 71 мянга байгаа шүү дээ. Тэгээ миний зорилгын хувьд гэх юм бол 4 сар болохоос өмнө 3 сарыг дуусгахаас өмнө 100 мянга хүрэх зорилготой байгаа. Тэгэхээр манийга дэмжиж та бүхэн манийга 100 мянга болгоход тусалж өгөөч. Subscribe одоо хүртэл дараагүй манийга үздэг хүмүүс байгаа бол дор байгаа хэсэгт subscribe дараад бас лайка дараад комент бичээд өгөөрэй. Тэгээ өдөрт хүртэл дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгэхээр олон юм ярилцлага хөдөлөө шууд биш дөрвөө орцгоё. Let's go. За тэгэхээр Lindsay Lohan-ы хувьд гэх юм бол ердөө 10 хэдхэн наснда дэлхийн Холливуудын хамгийн алдартай жүжигчин болсон тим эмэгтэй байгаа. Дээрээс нь дуучин байсан. Та бүхэн бүгд мэдж байгаа бах те. За энэ эмэгтэйгийн хувьд гэх юм бол ердөө 17хон наснда шүүх хуралд ороод дээрээс нь 3 сарын ял авахар болсон. Энэ шүүх хуралд бүр олон нийтээр цацагдаад одоо хүртэл видео нэдэг. Энэ видеон дээр Lindsay Lohan-ы хувьд гэх юм бол өмөөлөгчийнхөө мөрийг дэрлээд уйлаад намайг авраад өгөөч би яаж шорон руу явах юм бэ? Би яаж одоо шоронд орох юм бэ гэд уйлж байгаа тийм хэсэг байдаг. Тэгээд харамсалтайгаар шоронд орохоор болдог байгаа. За тэгэхээр энэ эмэгтэйгийн энэ гайхамшигтай амьдралыг та бүхэнд ярьж өгье. Тэгэхээр Lindsay Lohan-ыг ердөө 4 настай байхад аав нь 3 жилийн ял аваад шоронд орсон байгаа. За ягаад 3 жилийн ял авсан бэ гэхээр хуурамчаар тийм хөрөнгө оруулалтын гэмт хэрэг хийгээд тэгээ тэр нь 3 жилийн ял өгсөн байгаа. Энэ 3 жилийн ял нь ихтэй аавынх нь хувьд гэх юм бол дөнгөж эхлэл байсан. 3 жилээ дуусгаад гачирсан чинь буцаад шоронд орохоор болсон. Тэгээ ягаад шоронд орохоор болсон бэ гэхээр согтуугаар жолоо байраад дээрээс нь дээрэм танхаан хэрэг гэх мэтчлэн гэмт хэрэгээр ингээл шоронгоос гараад буцаа шоронд ороод шоронгоос гараад буцаа шоронд ороод ийм амьдралтай байсан. Тэгээ мэдээч хэрэг аавд байхгүй гэр бүлийн өрхийн тэргүүн байхгүй болонгууд гэр бүлийн хэцүүд нь тийм мөнгөний хувьд тийм учраас хүүхдүүдэд ч гэсэн бүгдийг ажил хийдэгдэг болсон. Тэгээ тэр үед маш хөөрхөн инээдэг авьяастай байсан Lindsay-гийн хувьд гэх юм бол фото модель болоод бяцхан фото модель болсон байна. Тэгэд энэ тэнд одоо зураг мураг хуулаад дээрэс нь 60 гаруй телевизийн нэвтрүүлэгт оролцсон. Телевизийн нэвтрүүлгээр зогсохгүй рекламууд хүртэл оролцсон байгаа байхгүй юу? Тэгээ энэ үед яг телевизийн нэвтрүүлэг рекламанд ороод од болж исэн Lindsay-д нэгэн гайхалтай киносны санал ирсэн байгаа. Disney-гээс ирсэн, Walt Disney. Тэгэд энэ киноны нэр нь гэх юм бол Parent Trap гэдэг нэртэй кино байгаа. Та бүхэн баг жоохон байхдаа дийлэнх нь үдчихсэн байх, үзег хүмүүс яг байж магадгүй. Энэ киноны талаар товчхон ярьж өгье. Parent Trap гэдэг нэртэй кино нь болохоор аав ээж нь бүр жоохон байхад нь салцсан заяа. Тэгээд хоёр ихэр охины талаар гардаг. Энэ хоёрын хувьд гэх юм бол кампд яваад тэгээ тэр үедээ бие биентэйгээ таарад яг адилхан хоёр царай ингээ бие биентэйгээ таарч байгаа байхгүй. Тэг гайхаад юу болоод байна гэд. Тэгээ хоёуланд нь ийм зураг байдаг. Ийм хагас хуваагдсан. Тэр зураг ингээ нийлүүлсэн чинь аав ээжийнхэн зургийг нийлж таардаг байхгүй. Тэгээд яг нэг ихтэй нэг аавтай юм байна тий. Яг адилхан юм байна, аав ээж нь адилхан юм байна гэж бодоод мань хоёрын хувьд гэх юм бол аав ээжийг яаж ээж байгаад буцаад нийлүүлэх талаар арга хэмжээ авд. Тэгээ энэ жоохон сонирхолтой юм family comedy энэ кино байхгүй. За энэ киноны хувьд гэх юм бол яг хийсэн ашиг орлогоо 6 дахин нугуулж амжилт олсон. Үнэхээр гайхамшигтай амжилт олсон гэж хэлж болно. Тэгэд амжилт олсон учраас энэ киногоор дамжуулаад Disney хүртэл гайхамшигтай амжилт олоод тэгээд Lindsay-гийн хувьд гэх юм бол им жоохноос Америкт бүр нэр нь түүхсэн байгаа байхгүй юу. Тэгэд хүмүүс тэр үед юу гэж ярьж ирсэн бэ гэхээр би та бүхэнд ярьж өгсөн шүү дээ нэг гэртээ ганцаараа жүжигчин Macaulay Culkin-ы амжилтыг ер нь яг адилхан даглаа. Яг Macaulay Culkin-тэй адилхан бяцхан хүүхдийн дүрийг гайхалтайгаар бүтээсэн эмэгтэй тийм одоо Macaulay Culkin-ы орыг залгах тийм хүн гарч ирлээ гэж Америк орон даяар шуугаж эхэлсэн. За тэгээд мэдээж хэрэг тэр үед 12 настай байсан бохоггүй Lindsay-гийн хувьд. Тэгээд тэрний дараагаар ерөнхийдөө 3 киноны санал Disney-гээс ирсэн байгаа. Тэгээ тэр 3 кино ерөнхийдөө яг амжилтанд орсон кинондаас та бүхэнд одоо би ярьж өгье л доо. Энэ нь болохоор Freaky Friday гэдэг нэртэй кино. Та бүхэн бас үзчихсэн байж магадгүй. Ээж охин хоёр ингээд нэг сүнс нь ингээд солигдчихдаг байхгүй. Сүнс нь солигдоод өөр өөртөө биеинд орчдөг. Тэгээд охиных нь өвдөх юм бол амар рок дуртай. Ээжийнх нь хувьд гэх юм бол эмч. Зүгээр айгүй тийм нэг юу гэх юм даруухан тийм эмч. Тэгээ энэ хоёрын биеийн солигдоод адал явдал айгүй тийм хөгжилтэй нийттэй адал явдал үргэлжилдэг. Энэ кино бол бас нилээ Lindsay Lohan-ыг амжилтанд хүргэсэн байгаа.
Тэгээд тэрний дараа тоглосон кино болохоор энэ бол бүр яалтчгүй бүр дэлхийд дахинд амжилт олсон киноных нь нэг бүр хамгийн одоо ориглон гэж хэлэх юм уу те. Яг тийм кино байгаа. Энэ нь болохоор ямар нэртэй кино вэ гэхээр Mean Girls гэдэг нэртэй кино. За энэ Mean Girls гэдэг нэртэй киноны хувьд гэх юм бол тухайн үед 2004 онд Линсиг тоглосон. 2004 онд тоглосон энэ хүү кино 2024 буюу өнгөрсөн жил ремейк хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ кино ямар амжилт олсныг та бүхэн харж болно. Тэгэхээр тухайн үед энэ кинонд цуг тоглосон жүжигчдээс гэх юм бол Rachel McAdams, дээрэс нь Amanda Seyfried гэдэг нэртэй одоо бүр амар амжилттай явж байгаа хүн болгоны мэдих энэхүү хоёр эмэгтэй жүжигчүүрэл тоглосон байгаа. За энэ киноны зүйл гэх юм бол нэг зүгээр л нэг одоо тийнейжерүүдийн яг тийм high school кинонуудтай адилхан одоо юу гэдэг нэг ийм жоохон доожог хүн байж байгаа гайгүй болоод тэгэл өшөөг авч магаал нэг иймэрхүү кинонд Америк байдаг шүү дээ. Америкт яг тийм биш заяа. Тэнгүүтээ эхлээд нэг шинээр орж ирсэн оюутан охин тэгээд яг дарамтлууд эхэлж байгаа юм сургуультай. Тэгээд дарамтлууд эхлээд нэг муу байсан охинтойгоо сүүл рүүгээ гайгүй болоод сүүл рүүгээ тэр муу охин нь ч тэр туслах дүрмч тэр хоорондоо ингэж өсөж дивжиж байгаа ийм гайхамшигтай тэгээд инедми ийм айгүй хөөрхөн кино байдаг. Энэ кино бол бүр амар амжилттай болсон байгаа. За энэ киногоор амжилт олоод зогсоогүй. Тэрний дараа болохоор Herbie Fully Raw гэдэг нэртэй кино. Энэ болохоор та бүхэн бас үзчихсэн байх. Би бас үзчихсэн. Ямар учиртай кино вэ гэхээр Herbie гэдэг нэртэй нэг машин байдаг байхгүй юу? Ярддаг машин заяа өөр ингэсэн оюун ухаантай тийм машин. Тэр машин баг нэг хогон дээр хаях гэжсэн тэр машиныг аваад тэгээд бүр уралдаан төрүүлдэг тухай гардаг ийм хөгжилтэй инэдмэн кино. Энэ киноос нэлээд гайгүй амжилт олсон. За энэ кино амжилт олоод тэгээ зогсоогүй заяа. Линсигийн хувьд гэх юм бол дуулах авьяастай байгаа. Дуулах авьяасаа хүртэл нээгээд альбом хүртэл гаргаад энэхүү альбом нь бүхэл бүтэн сая одоо борлуулагдсан байгаа байхгүй юу? 1 сая борлуулагдсан. Энэ яа амар бас том амжилт байгаа. Яг тэр үед Линсигийн хувьд гэх юм бол дөнгөж 17 настай тийм тийнейжер байсан байгаа байхгүй юу? Энэ кино тэгээд өөрийнх нь одоо дуулах амжилтаас ч хүртэл тий Америкт Линсиг ерөнхийдөө танихгүй хүн байхаа болсон. Тэгэд ийм их амжилттай явсан Линсигийн хувьд нэгэн харамсалтай зүйл гачирсан байгаа. Энэ нь болохоор яагаад гэхээр хитрхи их Америкт амжилт олдсон болохоор 24 цаг заяа 24 цаг ерөөсөө ингээд папарацууд дагаж явдаг болсон. Тэгээ папарацууд нь дагаж явж байгаа олтгол Линсигийн тэр нэг муу муухай байгаад дүр зургийг авах гад. Тэгээ дээрэс нь ууралж байгаа дүр зургийг ингээд нөө зурагт буурлах гад, видеогоор авах гад битүү дагаж явдаг. Тэр ч байтугай нэг папарац бүр ингээд Линсигийн сууж явж байгаа машиныг мэдсээр юм байж араас нь дагаж явсаар нь байгаад мөргөөд олт оруулаа. Тэгээд одоо урч үрж ийн гэж зургийг хүртэл авсан гэж байгаа. Тэгээд Линсиг авдаг юм бол яг тэр үед намайг ингээд дагаж яваад штэ гэдгээ мэдсэн учраас цагдаар хүртэл уцсан. Гэвч цагдаар оройтсан байгаа байхгүй. Тэгээд тэр үед ингээ ослоод ингээ ингэсэн байж хатан зургийг хүртэл дарж исэн гэж байгаа. Тэгээд энэ үед папаразуудаас болоод дөнгөж одоо 10 эдгэн настай охин штэ тий. Дөнгөж одоо яг өсвөр үеэ давах гад явж байгаа охин. Бүр маш хэцүү байдалд орсон. Зүгээр энгийн байж чадхаа болсон. Тэгэд энэ байдал байхад Линсиг аврах ёстой байсан тэр нэг кинон тоглолт киноны компаниуд шүү дээ тий. Киноны компаниуд эсэргээрээ папараззуудын өгсөн тэр нэг зургийг аваад бүр илүү энэ зургийг ингээд тараачих юм бол бүр илүү манай кино компани дараагийн кино минууд амжилт олох юм шүү гэж үзээд тэр зургийг худалдаж аваад эсэргээрээ Линсиг ямар ч зөвшөөрлгүйгээр тараадаг болсон байгаа байхгүй. Тэгээ тэр ч байтугай тухайн үед яг тоглосон кинон гэх юм бол Just My Luck гэдэг нэртэй кино байхгүй. Тэгээ энэ болохоор нэг хайр дурлалын тийм романтик кино байгаа. За энэ киноны постэр нь гэх юм бол Линсиг тэр нэг папаразууд явж байгаа зургийг авсан тийм папарацын зураг байгаа байхгүй. Өөрийнх нь яг постэр хийсэн зураг нь болохоор энэ нэг тохиромжгүй байна гэдэг зураг байгаад тэгээд нэг юм нүдээр хэмж байгаа зураг байхгүй. Тэр нүдээр хэмж байгаа зураг нь дээр нь бүр ингээд нүдээр хэмж байгаа гэдэг тайлбар мэлбэрийг хийгээд тэгээд Линсигийн баг зөвшөөрлгүйгээр ингээд юуг нь хийцэн. Тэгээд энэ кино болох юм бол Линсигийн өдөө хүртэл тоглож исэн тэр гайхамшигтай амжилтын зүгээр доошоо ингээд пак гэж унагж байгаа байхгүй. Тэгэл ерөөхдөө амжилт нь тэр киноос унаад тэрний дараа тоглосон 3 кино байгаа. Тэр 3 кино нь ерөөсөө ямар ч амжилтгүй болсон. Тэгэл Линсиг явах юм бол папаразууд ерөөсөө ингэ салахгүй л байгаа байхгүй. 24 цаг ингэ дагаж ингэж мөрдөөл ирэнгүүтөө зүгээр ч ингэ 50 явж чадахгүй ингэ юм зүгээд ингэ папаразаас нуугдах гэж амир хичээдэг. Гисэн ч ингэ гэрийн гадна ингэ тасалтгүй бодоод үстэй. Нэг юм тагнуул тэгээд юм зураг авцсан юм тасалтгүй дагаа яваад гэж бодоо үзэлтэй та нар. Амир бөхчм хэцүү үстэй. Тэгэд энэ зүйлээс болоод Линсигийн тэр жоохон охин ч юу хийсэн бэ гэхээр партинд өдөр болгон ордог болсон. Өдөр болгон партинд ороод тэгэл тэр үед партинд орохдоо зүгээр өгж байх уу тий. Байнгын арх уугаал. Тэгэл зөвхөн арх уухаар зогсохгүйгээр хар тайм хэргэлдэг болсон байгаа. Хар тайм их тийм мансууруулах им бэлтгэл хэргэлдэг болсон. Тэгээ энээсээ болоод
арх тэгээд мансууруулах эм бэлтгэл бодисын бүр хамааралтай болсон. Тэгээд тухайн үед нийлдэг байсан хүмүүсээс нь ярих юм бол Хилтон гэдэг нэртэй амар өндөр үнэтэй тэр Америкийн зочд буудлын өв заалгамжлагч Парис Хилтон гэдэг эмэгтэй. Тэгээ дээрэс нь бид бүхний мэдих Бритни Спирстэй. Энэ гурыг болохоор асуудал үүсгэгч эгч дүүс гэж тухайн үед нэрлэдэг байсан. Тэгээ энэ гурын хувьд гэх юм бол ингээд ерөнхийдөө цуг парти хийж байгаа, ер нь цуг явж байгаа ингээд дүр зургийн папараццын дүрэн мөрөнд амар өрцдөг байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэргээр зогсоогоо тухайн үеийн Ленси гэх юм бол бас нэг найз охин байсан байгаа. Ленсигийн хувьд гэх юм жоохон тийм лесби ижил хүснээ сонирхдаг тийм харилцаатай байсан гэсэн үг байхгүй юу ер нь бол. За тэндээс хэдүүлээ ярьж үгүй зэ. Тэр эмэгтэйгийн нэрийг бол Саманта гэдэг байсан. Пенуудын дунд болохоор Саманта гэдэг эмэгтэйдээ үргэлдэг мөрөгдөг те. Ленсигийн хувьд гэх юм бол тийм ижил хүснээ сонирхдаг гэдэг амар тийм цургалт таарсан. Гэвч Пенууд нь эсэргээрээ энийг маш зөвөр хүлээж авсан. Яг тэгвэл Ленсигийн хувьд гэх юм бол тухайн үед алкогол тэгээд дээрээс хар тамхины хамааралтай байсан учраас алкоголны эмчилгээнд хүртэл өөрөө тэр нөө Самантаа үргэлж ихснээс хойш ингэж өөрөө бүр сайн дураараа явдаг болсон. Дээрээс нь таслахаа болоод байнгын яваад тэгэд хуучны тэр нөгөө нэг амар алдартай байсан өөрсдөө хүсчихсэн тэр Ленси буцаж ирэх юм биш үү гэж бодож исэн бүгд. Гэсэн ч энэ бол маш том алдаа болж таарсан. Тэгэд энэ хоёр яг нэг жил хоорондоо үерхэд тэгэд яг нэг папарацци байнга дагдагч тав хүн хэлжсэн шүү дээ тий. Тэгээд Ленсигийн хувьд гэх юм бол Самантагийн гэрийнх нь өөдөнд бүтэн өдөржингөө хүлээсэн байгаа байхгүй. Тэгээд шөнийн бүр хэдэн 4-5 цаг магийн үйдсэн. Нөгөөх нь ингээд гэртээ ирж байгаа. Тэгсэн чинь чи намайг одоо ингээд араар тавилаа. Чи хаашаа ирж байгаа мэрж байгаа ингээд хоорондоо ингээд хэрэлж муудалцж байгаа. Тэгээд дотор оронгуудаа хүртэл хэрэлж муудалцж байгаа энэ зүйл нь папараццийн дууранд өртсөн. Тэгээд тэрний дараагаар юу гэж бичигдсэн бэ гэхээр нөгөө нэг найз охин нь Ленсиг ингээд араар нь тавьсан байна гэсэн тийм постэр гарч эхэлсэн. Телевиз мэдээллээр гарч ирсэн. Тэгэл энэ зөвлөөс болоод мэдээж нэг Самантатайгаа харилцаа нь ингээд дууссан. Харилцаа дуусны дараагаар манай хүний хувьд гэх юм бол буцаад нөгөө нэг алкогольны хамааралтай байсан бол буцаад архиндаа живээд дээрээс нь тэр хар тамхиндаа бүр живсэн байгаа. Тэгээ тэрнээсээ болоод тэрч байтугай юм дэлгүүрээс юм хулгайлах заяа. Тэгээ дээрээс нь болоогүй яг арх уудсан хар тамхи хэрэгэлсэн байж байгаа жолоо барьж байгаа баригдагч байдаг тий. Энэ зүйлээс болоод шүүхэд дуудагдсан байна. Тэгээ та хүн гайхч магадгүй юу яриад юм хулгайлах ягаад юм хулгайлах юм те? Эн чин тэр киноныхоо ямар их амжилт боллоо кинон те. Дээрээс нь өөрийнх нь дуулах тийм цомог нь хүртэл зарагдсан. Ягаад юм хулгайлна гэж бодож магадгүй те. Тэгэхээр энэ нь болохоор Парис Хилтон, Бритни Спирстэй нийлсэн үеэс хулаад ялангуяа Парис Хилтон бол маш том хөрөнгөтэй тэр Хилтон зочд буудлын өв залгамжлагч тийм үү? Баян хатагтай. Асуудал үүсгэгч баян хатагтай. Энэ баян хатагтайг дагаад өөрийнхөө мөнгийг зүгээр л ингээд нэг шуудагаар татж байгаа юм шиг үрсэн байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө дампуурлыг зарласан. Тэгээд тэрнээсээ болоод тухайн үед Playboy сэтгүүлд хүртэл зураг даруулсан. Тэгээд зураг даруулаад тэр үед яг нэг би та бүхэдээс өмнө ярьжсэн Мерлин Монрогийн ийм даашинцыг өмсөд Мерлин Монротой адилхан дүр зургаар тийм зураг хүртэл агуулсан. Гэвч энэ нь олигтой ашиг орлоогүй заяа. Тэгээд тэр үед зураг хуулсан үед яг Ленсигийн хөлөнд нь ийм аппарат зүүцсэн байсан бохоггүй. Тэр нь ямар аппарат вэ гэхээр алкогол хэмжигч аппарат. Яг Ленси тухайн үед алкоголны бүр хамааралтай болоод машин нэг цогтуугаар жолоомлоо ярьсан хэрэгтэй болохоо шүүхээс яг тийм аппарат зөвлөгдсөн. Тэгэд хэрвээ алкогол хэрэглэх юм бол тэр нь одоо асаад мэдэгдэнэ гэсэн үг байхгүй шүүхэд. Гэсэн ч тэр үед яг тийм хамааралтай болцсон тийм бүр ийм донцсон байсан хүн чинь тийм аврах гарахгүй шүү дээ тий. Тэгээ буцаал нөгөө архиа угаал эхэлсэн. Тэгээ мэдээж энэ шүүхэд мэдээлэл нь очно шүү дээ. Тэгээ шүүх хурал ахаад болж байгаа байхгүй юу? Тэгээ шүүх хурал ахаад болоод яг тэр үед өмүүлэгчтэйгээ цуг суудсан чинь 3 сарын ял өгсөн байгаа. Тэгээ тэр энэ Америкийн шорон нь болохоор бас нэлээд хүнд хэцүү гэж яригддаг тийм шорон юм байлээ л дээ. Тэгээд 3 сарын ял өгөхөд Ленсиг авд хүмүүс амар уйлал тэгэл шорондоо орохоор явж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь та бүхэн мэдээж нэг гяндан гэж байдаг ерөнхийдөө өөр хүмүүстэй уулзуулахгүйгээр өрөөнд дотор ингээд оруулаад ганцаар ингээд хоригчдаг. Тэгээд нэг цагийн засварлагаараа тэгээд хүнтэйж уулзуулахгүй гаргадаг ийм хорих Ленсиг хорхоор болсон. Гэтэ Ленсигийн хувьд тийм амар гэмт хэрэг мэр хийгээгүй батал ягаад ийм өрөөнд оруулсан гэж бас гайхчих магадгүй те. Энэ нь болохоор ямар учраас ийм өрөөнд оруулахаар болсон юм бэ гэхээр Ленсиг хүн болгон мэдэн штэ те. Цуг хоригдчихсэн тэр эмэгтэйчүүд нь бол бүгд мэдж байгаа штэ. Тэгээд цуг хоригдчихсэн эмэгтэйчүүд нь очсноо дарамтлаа зодснүүдэд янз бүр болоод байсан учраас бусдаас тусгаарлах хэрэгтэй юм байна гэж шоронгийнхан үзээд шоронгийн тэр харгалзч нар нь үзээд тэгээд тусад нь ингэж өрөөнд оруулсан байгаа. Тэгээ энэ үед л Ленсигийн хувьд гэх юм бол жоох ингэж бодож эхэлсэн л дээ. Би яг юу чи өнгөрсөнтэйгөө нүүр туулж эхэлсэн. Тэгэд энэ ганцаараа байх энэ одоо шоронгийн энэ нөхцөл байдал ямар хэцүү хүнд гэдгийг та бүхэнд нэг жишээгээр тодруулж өгье заяа. Жишээ нь Америкт сармагчин дээр туршилт хийсэн байгаа.
Тэгээ энэ сармагчин дээр хүн 2 хоног туршилтээсэн заяа. Ийм гэрэл нарны туяа од ирдэг үү заяа. Тэгээ цонх байхгүй. Тэгээ бив битүү өрөөнд 2 хоног сармагчин ингээд торон дотор ингээд байлгасан байгаа байхгүй харанхуу дээрээс. Тэгсэн чинь тэр сармагчин юу болсон бэ гэсэн чинь 2 хоногийн дараа бүр ингээд амар дис чадхаа болоод 2 хоногийн дараа буцаад өөртөө адилхан сармагчнуудтай нийлж чадхаа байсан. Бүр ийм шокны байдалтай, ийм галзуурсан юм шиг байдалтай болсон. Тэгээ дээрэс нь хүн дээр хүртэл ингээд нэг ток шоутай адилхан тийм мөнгө өгнө гэдэг байдлаар ийм туршилт хүртэл шоу хүртэл хийгдчихсэн юм байлаа. Тэгсэн чинь ерөөсө хэд хоноол нөгөө хүмүүс чинь ингээд нар ман нэг л орохгүй шүү дээ. Зүгээр л ингээд хийх юм байхгүй. Ингээд нэг яг торон дотор байдаг амьд амар өрөвдөлтөө тий. Яг амьдны өрөөлөнд байдаг. Тэгэл яг тэр шиг байдалтай ингээд ийшээ жишээ холхиол тэгэл дээрээс нь цонхч байхгүй шүү дээ. Тэг хүнтэйж уулзах юм байхгүй. Тэгсэн чинь тэр мөнгө төрөх хамаагүй намайг зур гаргаад үг гэд бүр балбаад бөө юм болоо. Тэгээд тэр шоуг шууд нэг хаасан гэж байгаа байхгүй. Тэгэхээр шорон гэдэг бол тийм амар зүйл гэсэн үг шүү гайсаа. Тэгэд эндээс азар 3 сар байгаагүйгээр 14 хоногийн дараа өмгөөлөгч нь бас өмгөөлөөд буцаад ингээд дав заалдах маалдах хийж хагаад 14 хоногийн дараа суллагдахаар болсон. Суллагдсны дараа Линсигийн хувьд гэх юм бол гачрэл шууд өөрийнхөө өмнө нөгөө нэг нийлдэг байсан арх ууж тэгээд хаар тамхи татдаг байсан муу найзуудаасаа шууд холбоогоо таслаад архиныхаа амжилтгээ тэр хаар тамхины амжилтгийн тогтмол явдаг болоод өөрийгөө буцааж өөрчлөхөр шийдсэн. Тэгээ буцааж өөрчлөхөөр шийдсэн гэсэндээ буцаа кино урлаг руу орё гэсэн чинь шоронд орцсон шүү дээ тий. Тэгэд амар их тэр нэг Paris Hilton бизнес бүртээ асуудал үүсгэсэн тэр эмэгтэйг буцаад кино урлагт орё гэсэн чинь кино компаниуд тэгж эрсдэл гаргаж авахгүй нь тодорхой тий. Гэсэн ч маний өвний хувьд бол бууж өгөөгүй ердөө 2 минут гарах тийм дүр мөрч үед юм уу тийм туслах дүр мөрөд голохгүйгээр ороод явсан байгаа. Тэгэд орж явсныхаа ачаар багаар ингээд өөрийнх нь нэр хүнд буцаад өссөн. Тэгсэн чи бас ахаал нөгөө нэг харамсалтайгаар папразууд нь ерөөсө дагааж эхэлдэг болсон. Ахаал дагаал 24 цаг дагаал. Тэгээ өмнө тэр нөгөө папразуудын асуудлаас болоод тэр хар тамхи алкогол руу орсон үн штэ. Тэгсэн чи буцаал нөгөө нэг тэр сэтгэл готрол руу ороод эхэлж байгаа байхгүй хөөх юм. Тэгээ сэтгэл готор руу ороод за яана би нэг гэж байжгаад за би одоо энэ чигээр ингээд төвчээд байгаадах юм бол буцаад яг өмнөх байдал руу яг ингээд орчин. Тийм учраас нэг шийдвэр гаргасан байгаа. Энэ нь болохоор гадаад руу явж гадаад амьдрах гэдэг шийдвэр гарсан. Тэгэд улсаа хаяад явахдаа хүн болгоны мэддэг чинь Англи, Франц, Европын орнууд руу явчих юм болов гэсэн чинь Дубай руу явах болсон. Тэгээ Дубай руу явах болсон гол шалтгаан нь юу байсан бэхээр Дубайд папаразаар ямар нэгэн байдлаар алдартай хүмүүний ингээд зураг мөргийн зөвшөөрлөгөөр авахыг хуулиар хоригддог. Тийм учраас Линсэ явсан байгаа. Тэгэл Дубайд очиод амьдралдаа бараг анх удаа шахуу нөө багасаа ингээд од байсан хүн чинь хинч одоо зураг мөрөг авч даахгүй тэр ч утгаа Дубайд очингууд хүмүүс ингээд та нөгөө нэг Линси гэж жүжигчнүүч гэдэг юм уу те тиймэрхүү зүйл баг байхгүйс. Тэг ганцаараа явж кино үзэх ч байд юм уу сайн кофе шоп орж суугаад кофе уугаад номын дэлгүүр аваад ном унших ч гэдэг юм уу те тийм өөрийнхөө сайхан тийм ад жаргалтай эргчлөөтэй ертөнцийн өөрт нь бий болсон байгаа. Тэгээд тэр үед гинт нэг амар шийдвэр гарсан байгаа байхгүй юу? Хүмүүс гайхалтай мэдээд уулцсан. Энэ болохоор Линси гэрлэх гэж байгаа юм байна шүү дээ. Мэдээд уулцсан. Өөтгий хинтээ гэрлэж байгаа юм бэ гэд бүгд гайхах шүү дээ тий. Тэгээд тэгсэн чинь тэр үед болохоор нэг Дубайгийн нэг ресторанд байж байхдаа нэг залуутай таарсан байгаа. Тэгээд тэр залуу нь болохоор яг өөрийнх нь харж исэн жүжигчин юм шиг санагдаад шууд очиод чи яриа жүжигчин биш юм биш тий. Хоёул таарж байгаагүй юм уу гэд нөгөө нэг Линсигээс шууд өөрөө ихлээд яриа үзсэн юм байна л да. Айгу царайлаг залуу байсан учраас. Тэгсэн чинь нөгөө залуунцсандаа цуг яриад тэгээд хоорондоо ингээд айгуугаа ярилцаад тэгээд илүү дотн олж байгаа байхгүй юу. Тэгэл дотн болол сүүл рүү ингээ болцдог болоод тэгээд Линсиг явж гисэндээ яг тэр үеэс ахуулаад буцаад кино урлагтаа ороод Netflix-тэй гэрээ байгуулад тэр үед болохоор тоглосон кино нь болохоор Falling for Christmas гэдэг нэртэй кино. За энэ кинонд тоглоод яг зураг авалтаа аваад байж ах үед нь найз залуу нь сюрприз бариад Дубайгаас ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ ирээд Линсид ийм нэг маш том торт бариад ирсэн байгаа. Тэгээ торт бариад ирсэн тортныгоо дээр нь болохоор бүгж барьсан. Сөөм бүгж, хормын бүгж барьсан. Шууд гэрлэх санал тавьсан. Тэгээ Линсиг авдах юм бол амар уйлаад тэгээ тэр үед яг нэг бас яг тийм нэг гэрэл санал мал тавьсан зураг авалт авчихсан байгаа байхгүй юу. Тэгээ давхар тэрийн далимдал ирсэн. Яг тэр үед нь уйлаад тэнгуүтэ хитрхи тэр уйлснаас нь болоод зураг авалтаа дахиж үргэлжлүүлсэн ч гэдэм үү те. Ийм бас скин болсон байгаа. Тэгээ энэ киноны хувьд гэх юм бол Falling for Christmas бол бас нэлээд гайгүй амжилт олоод тэрний дараагаар Netflix дарааллаад бас ахаад хэд хэдэн киноны санал тавьсан. За эндээс гэх юм бол Netflix тухайд хамгийн их амжилт олсон кино гэх юм бол Irish Wish гэдэг нэртэй кино. Энэ бас амар амжилт олсон байгаа. Тэгээд Линсиг явах гэх юм бол нөгөө найз залуутайгаа гэрлээд ердөө 1 жилийн дараа
хөөхөн хүүтэй болсон. Тэгээ найз залуугийн талаар товчхон ярьж өгөл дээ. Энэ залуугийн хувьд гэх юм бол хөрөнгө оруулалтын бас ажил хийдэг. Тэгээ дээрэс нь саятан тим залуу байгаа. Маш их хөрөнгөтэй баян залуу. Тэгээ хөөхөн хүүтэй болчоод тухайн үед бас Netflix-ийн киноны зураг авалтнаас болоод хүүгээ орхиод түр хугацаа явчаад ирсэн байна л да. Нилээ удаан хугацаагаар түр хугацаанд нилээ удаан хугацаагаар явчаад ирсэн чинь хаалга онгоолгоол ирсэн чи хүүн ингээд ээж ирсэн үгээд ингээд байж хэвчээ шүү дээ. Тэсэн чи гинт ингээд буудан дээр ээж ирж байгаа ч анхаарах хүүгүй ингээд зургт үзэж суудсан. Бүр ингээд үү зургт руу бүр орцсон. Тэсэн чи ээж нь хүүгээ удаан уулзааг болохоор сансан болохоор очиод тэрхэ очихсан чи хүүн ингээд үзэж байгаа зургтыг ингээд харж байгаа байхгүй. Тэсэн чи тэр зургтан дээр юу үзчихсэн бэ гэхээр Линсигийн тэр нэг Parent Trap гэдэг нэртэй хамгийн жоохон алдартай бол тоглосон тэр киног нь үзчихсэн хүн. Бүр гайхаж үзчихсэн. Тэгээд өөрийнх нь жоохонд нь тоглосон тэр гайхалтай киног нь хүн ингээд айгүй дуртай бүр ингээд юу болж байгааг анзаарах сүүгүй тэр кинонд нь орцсон үзэж байгааг хараад өөрийн мэдлгүй Линсиг авдах бол өнгөрсөн тэр хар бараа амьдралаа мартаад шууд нулимс туслуулаад тэгээд хүүгээ тэрврээд тийм гайхамшигтайгаар үзсэн ийм хэрэг болсон байгаа. Хэсэг байгаа. Тэгэд тэрний дараагаарсан Netflix тодоосон талаар Линсиг авдахад маш олон шоу нэвтрүүлэгт оролцоод ингээ урдныхаа талаар ярих болсон. Тэгээ энэ үний хувьд гэх юм бол та бүхэн нэг Iron Man-ийн дүр тоглодог жүжигчнийг мэдэн штэ тий. Iron Man-ийн дүр тоглодог жүжигчнийг жүжигчтэй харьцуулдаг. Iron Man-ийн дүр тоглодог жүжигчнээсээ баг залуу байхдаа хард амиг хэрэглээд янз бүр болсноос бол шоронд ороод босч гачраа тэгээд 40-д наснд Iron Man тоглоод амжилт олдсон шүү дээ тий. Энтэй адилхан Линсэл Логонсондээ тэр хард амигтэй шоронд оржсэн хэрэгээсээ гараад буцаад амжилт олоод гой гэр бүлтэй болоод одоо ингээ сайхан амьдарч байгаа. Буцаад амжилт олсон. Эндээс үзэх юм бол Macaulay Culkin тий гэрте ганцааргийн тэр ч бас яг иймэрхүү амьдралыг туулсан. Тэгээ энэ жүжигчдээс нэг онцлог байгаа байхгүй. Баг залуудаа хитрхи их амжилтанд хүрсэн одууд одоо Justin Bieber-с ахуулаач гэдэг юм тий. Эднэр ердөө ингээд унсан юм амьдралж эхэлсэн л байгаа юм л та дандаа дийлэнх нь. Тийм болохоор бас хитрхи их хурдан амжилтанд хүрэх гэдэг бол бас аюултай гэдгийг эндээс харж болохоор байгаа. Би олон ийм хүмүүсийн талаар ярьсан байгаа болохоор. Тэгээд буцаад ялангуяа эмэгтэй хүний хувьд шүү дээ. Эмэгтэй хүн ч бас хэцүү шүү дээ. Эмэгтэй хүний хувьд ингээд буцаад өөрийгөө олоод тэгээд буцаад ингээд тэр их хар тамхины тэр муухай хэрэг янз бүрийн байдал нүүр царимар амар болцсон шүү дээ. Тэрнээсээ буцаад ингээд өөрийгөө олоод буцаад ингээд сайхан гэр бүлтэй болоод кино урлагтай амжилт гаргаад ингэж эргэж ирсэн хүн бол маш ховор. Энэ гайхамшигтай хүний талаар ярьж өгсөн бас үнэхээр би баяртай байна. Тэгээ миний бичлэг та бүхэнд угаасаа таалагдсан байх гэж бол бодож байна. Тэгээ таалагдаагүйсэн ч одоо яах вэ тийм ээ. Тэгээ та бүхэн намайгаа дэмжиж төсвөлд нийлэхэд хамгийн гол нь subscribe хийгээд өрөө загаас. Тэгээд хэдүүлээ удахгүй 100 мянга хүртээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.